Иргэний хөдөлгөөний намын их багийнхан. Түмэн олноо эвэр засыг хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам уушгаа танаас Улаанбаатара хулгайгаас цэвэрлэе хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам хуулийн засаглал руу хулгайчийн засаглал руу сонгоё хариуцлагын хувьсгал иргэний асуудлыг төрийн асуудал болгох иргэний нийгмийн байгууллагуудын нэгдэл их намынхныг ихээр сонгоцгоё иргэний хөдөлгөөний нам. Манай нам 2007 онд байгуулагдсан. Иргэдийн хөдөлгөөнөөс иргэний хөдөлгөөний дундаас энэ нам бий болсон. Залуучууд, гишүүд, дэмжигчид энэ намыг бий болгосон юм. Тэгээд 2008 онд анх сонгуульд оролцсон. Тэр сонгуульд оролцохдоо 7 сарын 1-ний үүмэнээр л манай нам хамгийн их хилмигдсэн нам байгаа юм. Тэр үед баривчлагдсан 700 гаруй хүн шүүхээр хэрэгэ таслуулсан 200 гаруй хүний олонх нь ихэнх нь бол манай иргэний хөдөлгөөний намын гишүүд дэмжигчд байсан юм аа. Тэгээд 12 он хүртэл үл энэ 12 оны сонгуул хүртэл манай нам бол ерөнхийдөө бараг үгүй болчихсон байсан. Тэгээд 12 оны сонгуульд манай хүндэт дарга Нямагийн даваа гэдэг хүний зүтгэлээр манай нам ерөнхийдөө бол Монголд байтугай дэлхийд үзэгдээгүй тийм бүрэлдэхүүнээр оролцсон. Манай нэр дэвшигчдийн 95% нь бол эмэгтэйчүүд байсан, 67% нь иргэний нийгмийн төлөөлөл байсан юм аа. За энэ уламжлалаа бол бид энэ удаа бас үргэлжлүүлж байгаа. Тэгээ манай улсын их хурлд нэр дэвшиж байгаа 26 хүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа 41 хүний ихэнх нь бол иргэний нийгэм төрийн бүс байгууллагуудын төлөөлөл байгаа юм. Тэгэхээр бол манай нэр дэвшигчдийн одоо үндсэн шин чанар юу вэ гэвэл албан тасалгааны цонхоор амьдралын сайхныг гайхаад таун хаусын цонхоор амьдралын сайхныг гайхаж сууж байгаа хүмүүс биш. Амьдралын гүнд ард иргэдтэйгээ хүнтэй тулж ажилладаг, хүний эрхийг хамгаалдаг, байгаль орчныг хамгаалдаг, ядуурл бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ийм л хүмүүс байгаа юм. Үүгээрээ бид бол маш их бахархдаг. 2016 оны улсын их хурлын болоод нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд их намаас орж байгаа бүх дэвшигчид маань, нэр дэвшигчид маань хариуцлагын гэрээнд гараа үсгэж орсон байж байгаа. Тухайн хариуцлагын гэрээн нь бол 60 гаруй төрийн бүс байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийж байгаа зохион байгуулагдж байгаа ажил. Ардчилсан Монгол улсын ардараа өгсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард толон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурдаж бухимдсан, уухаж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээр 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо. Хэмээн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө
морь малын нэрхий боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан үдүүлсэн эрхч юу? Та нар харин юу хийж их вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь өргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга их мэдл булаалтсан талбар болгодоо эн чинь хэний гавьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Ирэх чөлөө өмнө боосон ч дугасаар л байх болно. Алах барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонголт бидэнд би. Би ганцаараа биш. Төрүүлсаа ихээр түмэн олноо эвэр засээ хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам. За ингээд иргэний хөдөлгөөний намын өнөөдөр хичүүлгэн болж байна. Тэгээд өнөөдрийн бас иргэний хөдөлгөөний нам маань 2016 оны сонгуульд бол Улсын хурал болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо ингээд хүмүүсээ нэр дэвшигчтэй сойгоод одоо ингээд өнөөдөр сурталчилгааны ажил ингээд амжилттай явж байна. Тэгээ та бүхэн бас мэдж байгаа. Иргэний хөдөлгөөний нам бол яг иргэдийнхаа иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон хүмүүсийг энэ удаагийн сонгуульд одоо бас иргэдийнхаа төлөөлөл болгож оролцуулж байгаагаар нэлээд онцлогтой байгаа. Тэгээд жишээлбэл одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэхэд одоо аль болох одоо бидний гол барьж байгаа юм юу байгаа вэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо улс төрчид байдаг. Улс төрийн ямар нэгэн бялуу бадаг юм уу тоглоом болгодог ийм газар биш ээ. Энэ бол одоо нийслэлийн иргэдийнхээ асуудлын талаар ярьдаг ийм газар учраас аль болох олон салбар бүрийн салбартаа мэрэгсэн бас тэр тухайн салбартаа сэтгэл зүрхээ зориулж явж байгаа ийм хүмүүс маань одоо тухайн нийслэлдээ бас салбараа төлөөж одоо нэр дэвшиж байгаа. Намын даргаыг бас сонгох асуудал ингээ яригдана. За ер нь бол үндсэн ийм одоо 3 4 ийм гол зүйлүүд өнөөдрийн одоо хичүүлгэнээр ингээ ярилцж байна. Иргэний хөдөлгөөний нам бол түрүүн би хэлсэн нийслэлийн ер нь бол бас иргэдийн оролцоог бол илүү их дэмжиж гаргаж ирснээрээ онцлог гэж ярьжсэн. Тэгээд маш олон төрлийн бас байгууллагуудын нэгдэл байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд гэж ярьдаг штэ. Иргэний одоо үйл төрчний хэвлэлээд юм уу бусад одоо эмэгтэйчүүдийн байгууллага за мөн хүний эрхийн чиглэлээр ажилладаг энэ олон байгууллагуудаас төлөөлөл болсон ийм хүмүүс одоо нэгдэж энэхүү одоо иргэний хөдөлгөөний намыг одоо байгуулж энэ удаагийн сонгуульд бас оролцож байгаараа бид нар бол бусад намуудаас илүү давуу тийм тэгээд намын дараагийн асуудал дээр гэх юм бол бас энэ удаа бол та бүхэн бас мэдж байгаа иргэний хөдөлгөөний нам бол иргэний байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа гэсэн. Тэгээ энэ төлөөллүүд маань бол бас өөрсдийн хүмүүсээ энэ бүх байгууллагуудыг одоо илтгэж чадах ийм хүний бол бас энэ удаагийн иргэний хөдөлгөөний намын бас дараагаар жишээлбэл одоо сонгуулиар одоо илгээж байгаа. Тэгээ маш олон хүмүүсийн бас санал авсан байгаа. Тэгээ нэгээр бол Монголын залуучуудын албаны ерөнхийлөгч Аюушин Мухатыг одоо жишээлбэл нэрийн төвшөлтсөн тэгээ явж байгаа. Тэгээ одоо хурал дэд үргэлжилж байна. Иргэний хөдөлгөөний намын дараагаар Монголын залуучуудын албаны ерөнхийлөгч Дэлхийн залуучуудын ассамблеийн дэд ерөнхийлөгч Халаачгүй Монгол хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Аюушин Мухат баахан зөвдөө санал авалтыг явуулъя. Оноо гэсэн даалт. Санал авалтын дэдтэй 213 төлөөлөгч оролцсон. За энэ хурал эхлэхэд 279 байсан хэрэгцээг бүрэн хангаж байгаа учраас бүрэн хангаж байна. За дэмжсэн 199, дэмжээгүй 8, татгалзсан 3, хүчингүй 3. За ингээд 93.4% саналаар Аюушин Мухат иргэний хөдөлгөөний намын дараагаар профессор сонгогдсон. Өнөөдөр бид нэр монголчууд монгол хэлээр нэрээ хөвгтдээ тайлж чадахгүй ийм л туранхайнууд болж байна гэж өнөөдрийн энэ нартай зовлосон байна. Тийм учраас иргэний хөдөлгөөний нам бол үргэлж нийт монголчуудтай өдөр бүр гэгэрлээс гэгэрлэг төрөвдүүлж жинхэнэ Монгол хүний тархины тусгай тогтнол гэдэг зүйлийг бат бэх Монгол хүн бүрт суулгах энэ ажлаас бүх үйл ажиллагаагаа хэлнэ гэдэг
ийм гүн бат итгэл үнэмшил надад байна. оны сонгуулийн ялалт ялагдал бол бидний 20 оны сонгуулийн кампани ажлын эхлэл юм шүү. Тийм учраас хэдүүлээ гараа сайн бол барай сайн гэж хэлдэг. Тэр жишгээрээ гараагаа хэдүүлээ сайн барихын төлөө зүтгэцгээе. Бид яг бол Монгол явна. Баярлалаа. Ардчилсан Монгол улсын ардараа өгсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард олон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Уурч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурдаж бухимдсан, уухаж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хинэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө морь малын нэрхийг боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан өдүүлсэн эрх чөлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилийг бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаантан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга эрх мэдэл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дууга хараад үлдээж сууж чадахгүй. Эрх чөлөө өмнө боосон ч дугасаар л байх болно. Алх барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонголт бидэнд би ганцаараа биш. Төрүүлсаа ихээр түмэн олноо эвэр засээ хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам. Иргэний хөдөлгөөний намын их багийнхан түмэн олноо эвэр засээ хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам. Уушгаа танаас Улаанбаатараа хулгайгаас цэвэрлээ хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам. Хуулийн засаглал уу хулгайчийн засаглал уу сонгоё хариуцлагын хувьсгал иргэний асуудлыг төрийн асуудал болгох иргэний нийгмийн байгууллагуудын нэгдэл их намынхныг ихээр сонгоцгоё. Иргэний хөдөлгөөний нам.